За бид нэр Богд хаант Монгол улсын төрийн сахиусны өргөө Занхан сүмд зогсож байна. За ард түмний дунд Чойжин ламын сүм гэж нэрлэдэг, Чойжин лам гэж нэрлэдэг. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Чойжин гэж номыг тэтгэгч сахиус гэсэн утгатай. Санскрит нэр томьёо Дармапала. За тэгээд хэдийгээр энэ сүмийн нэр нь анхандаа оршуулыг хөгжүүлэх сүм гэж байсан боловч ард одны дунд гол алдарсан зүйлээр нь Чойжин ламын сүм гэд алдарсан байдаг. Ер нь бол сахиусны тухай ярихад Бурхны шашинтнуудын бүтээл тойрволд дөрвөн зүйл чухал зүйл бий. Хамгийн нэгдүгээрт лам багш. За ерөөсөө Бурхны шашин номын бүх эрдэм бүх зүйлийг багшийг дагаж багшид шүтэж байж сурна. За үүний дараагаар ядан бурхан гэж байна. Ядан бурхан бол бяцлаглалын бурхнаа хэлж байдаг. За аль нэг гол бурханыг ядмыг бяцлагж байж шид бүтээлийн утгыг олдог. За үүний дараагаар бяцлал номын үүлэнд дотоод барцад цаадыг арилгах тухайд ханд дагнсыг шүтдэг. За тэгээд дөрөвдүгээр зэрэглэлд нь бол сахиус орж ирдэг. Шашин ном дэлгэрэх, шашин номыг бүтээх, тойрвоход саадуулах, ямарваа нүдэнд үл үзэгдэхийгээд үзэгдэх татхарыг арилгах тухайд сахиусыг шүтдэг. За сахиусыг дотор нь хоёр ангилдаг. За ертөнцөөс гэтэлсэн сахиус, ертөнцийн сахиус гэж хоёр байна. ертөнцөөс гэтэлсэн сахиус хүний биед оршдоггүй. Яагаад вэ гэхээр хүний бие оршиж дийлдэхгүй гэсэн юм номтой. ертөнцийн сахиусуудыг бол хүний биед оршоодог. За тэгээд тэр хүйсийг биедээ оршоорж байгаа хүнийг нь манай ард түмэн бол Чойжин лам гэж нэрлэдэг. Ном ёсороо бол гүртэмб гэдэг янз янзаар нэрлэдэг. Энэний утга нь юу юм бэ гэхээр лагшны суур гэсэн утгатай. Тэгээд сахиус буухад бол тэр сахиусыг буулгах, урин залах ном зан үйл нь байх ёстой. Тахил тавьгийг тавих ёс журам нь байх ёстой. За тэгээд тэр сахиус буух зохистой бие лагшин байх ёстой. Зохистой орон байх ёстой. За ингэж иж маш олон нөхцөл бүрдэж байж сахиус бодог учиртай. Төрийн сахиусны Чойжин учраас буудаг гол агуулга нь юу вэ гэхээр тухайн төр улсын гол үйл хэргийг татгаруулж байгаа саадыг арилгах. За төрийн тэргүүн болоод хатны их стэйцүүдийн бие лагшингийн чилээ арилгах. Ямар барцад цаад очирч болох уу? Тэрнээс урьдчилан яаж сэргийлэх үү? Ямар заслыг хийх үү? Гэх тэргүүтэн тухай ийм агуулгатай нь уншаад үзэх юм бол ойлгомжтой тодорхой гарч ирнэ. Тэгэхээр энэ Чойжин ламын сүм үзэгээс гаргасан төрийн Чойжин лам лувсан хайдаа их тагн сүрэн хорлоо гэд ном бий. Тэрийг сонирхох юм бол миний ярьж байгаа бүхэн энэ дээр тодорхой тайлбартай байгаа.